Монгол кино оператор техникийн цэг За Монгол кино үйлдвэрийн тухай ярих юм бол 1935 онд энэ ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монгол кино үйлдвэр гэдгийг 1935 оны 12 сард байгуулсан байна. Тэр цагаас эхлээд Монголын кино бол одоо техниктэй салшгүй холбоотой болсон байна. Энэ техникийг ажилуулдаг хүмүүс бол үе үеийн инженерүүд, үе үеийн техникчид та нар байсан. Ялангуяа сүүлийн одоо 40-50 жилийн одоо кино бол та бүхэнтэй бол салшгүй холбоотой юм л да. Та нарын одоо энэ хийж бүтээсэн юм бол яахын аргагүй Монгол киноны түүх, Монгол улсын түүхтэй бол салшгүй холбоотой гэж би боддог. тэртээ 1935 онд анхныхан кино зургийг авч зөвхөн гараар ажилладаг кино аппаратаас эхлээд дэлхийд нэрд гарсан өндөр хөгжилтэй орнуудын кино техникүүдийг эзэмшиж үзэгч түмний сэтгэл дөмөнхөрсөн киног бүтээхэд үнэнхүү ажил амьдралаа зориулж байсан үе үеийн хүмүүсийг дурсан санахад үнэхээр багтай. Энэ ил техникчдийн гараар сая метр кино хай сурсан өнгөрч мянган хайрцаг түүхийн үнэт кино дурс өдгөө улсын сан хөмрөгт хадгалдан үлдсэн гэж бодоход хийсэн бүтээсэн зүйлүүдийг үнэлж болшгүй. За өнөөдөр энд Монголын киноны дүрсийг буй болгодог кино операторууд, өөрөөр хэлбэл одоогийн хэлээр бол кино зурагчид, энэ кино зурагчид тусалж байсан хүмүүс сүүлийн 50 жил ажилласан улсуудыг цуглуулсан байна. За Монгол кино үйлдвэр бол маш их олон хэлтээс засах цэгтэй байсан. Энэ хэлтээс засах цэгийн дотроос онцгойлон оператор техникийн цэг гэж их өндөр хариуцлагатай, өндөр техникийн ур чадвар шаардсан тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ур ухаан, авиасыг харуулж чаддаг ийм нэг чухал цэг байсан. Энэ бол оператор техникийн цэг юм аа. Тухайн үед бол бидний ихэд бол дандаа мэрэгчлэр Москвад төгссөн ийм операторууд байсан. Энэ цэхэд манай Ленинградын кино инженерийн дээд сургуулийг төгсөсөн инженер механик долгорын ирэнсэн олон жил ажилласан энэ цэхийг мөн олон жил удирдсан. Би чинь кино операторд явах санаатай. Юу яасан чинь тэр жил хуваар нэг хуваар байсан тэгтээ манай хоёуг очир явсан байдгийн. Тэгээд өнө кино операторын мэргэжил диаволгүй киноны Ленинградын киноны инженерийн дээд сургуульд явсан. Тэгээд 61 онд яваад 66 оны үйл төгсөж ирсэн. Кино үйлдвэрүүд одоо хүн бүхний хүсэл болсон, мөрөөдөл болсон. Одоо киног гайхшигтай одоо урлагийг бүтээдэг тийм одоо үйлдвэрт хуваарлагдаж ирвэ. Энд өнөөдөр хүрэлцэн ирсэн одоо эхний Эренцэнгийн шавнар байж байна. Эренцэнтэй хамт ажиллаж исэн, сурч исэн инженерүүд байж байна. За ингээд намайг төгсөж ирэхэд манай цех бол засвар механикийн цех нэртэй. Дарга нь лодо гэдэг дундгийн лодо гэдэг одоо байгаа. Механик инженер талаасаа бол лодо дарга анхных тэгээд очрын чимэд гэж хоёр дахь би бол 66 онд төгсөж ирсэн механик инженер 3-т нь болж таараад. Намайг ер нь төгсөөд ирэхэд бол кино зураг авдаг аппарат бол цөөхөн жигжидгон биржсэн Америкийн аймаг бол баатуутай тийм аппарат байлаа. За нэг Францын Дебри гэдэг нэг юм байлаа. За Америкийн юм Мичел гэдэг одоо синхрон кино зураг авдаг тийм аппарат байсан л да. Тэгээд тэр бол ерөөсөө бараг ажиллахгүй үзмжүүлэх төгссөн тийм байсан. Яг тэр намайг ирснээс хойш зөвлөлтөөс
алдартай одоо конус автомат гэдэг дурн 3 дурн гэж солигддог тийм. За орожина гэдэг айхтар пленк нь 3 хавтга дээр явдаг. Их төвөгтэй одоо зэнэгж явахад юу яадаг аппарат. Тэгээд 4 жуугаад одоо синхрон аппарат. Ижлээ. Тэгээ ер нь манай цэгч нь оператор техникийн цех болсноос хойш одоо дэлхийн алдартай баруун Германы Арифлекс гэдэг гар арифлекс ирж ирсэн. Тэрийг уртнаасангаа аваад ангийн кино гэдэг юм. За дурн татдаг дурн одоо ирж ирсэн тий. Нэг дурн гэвтэл $15,000. Кино зурглаач хүн гэдэг бол өөрөө тэр камерыг эзэмшиж байж, тэр гэрлийг зөв тавьж байж, тэр дуранг зөв тохируулж байж, өнгө гэрлийн зохиос хэмжээнд нь байлгаж байж сая жинхэнэ дүрс гардаг юм аа. Оператор техникийн цех биш, нарийн механизмын цех гэж нэрлсэн байсан. Учир нь тэр үед бидний үзээгүй Францын аппаратаар авдаг байж Монгол улсын кино техник, Францын аймуу гэдэг аппаратыг хэрэгэлдэг байж, Гебре гэдэг аппаратыг хэрэгэлдэг байж, тэрний дараагаар манай боловсон хүчнүүд Орос улсад Зөвлөлт холбоот улсын киноны дээд сургууль төгснөөс хойш Зөвлөлт холбоот улсын кино аппаратуудад эзэмшиж эхэлсэн хамгийн хүнд аппарат нь 57 хэлтэй Дружба гэж синхроны камераас Мир гэж одоо камер. Ер нь олон улсын камеруудыг Монголын киноны техник хоцроогүй эзэмшсэн юм аа. За тэгээ ингээ өгжөөжсэн чинь синхрон бэл гэдэг одоо алдартай дүрсийг дуутай хамт одоо дүрсийг навдаг, дуугийн шүчдэг $35,000 аппарат гэдэг. Лолцоо замбуга сайд байхдаа ер нь авч өгсөн юм байна шүү дээ. Ингээ манайх чинь 2 бэлтэй 2-3 арифлекстэй одоо сүүлийн үеийн одоо аппараттай болж. Тэгээ нөгөө аппарат чинь одоо хөрөлцөхгүй жил манайх чинь 6-аас 8 кино хийдэг болсон үе. Яг тэр үед дээрсэн инженер техникийн ажилчид, уран бүтээлчид яг ингэж жигдрээд лаборатори одоо шинэ лаборатори бий болсон. Ингээд бол ястай ажиллахад бол одоо ерөөсөө юу ч дутхгүй тийм сайхан байлаа.
Оператор техникийн цехт ороход намайг журмуудын авид гэж манай цехын дарга байсан. Ерөнхий инженер нь манай Долгорын Ирэнцэн гэж. Энэ улсад намайг анх багшилж оператор техникийн цехын цагаан халааттай 4-5 хүний ажил хийдэг операторын туслах гэдэг хүнийг би гардаж хийжлээ. 1979 онд энэ кино үлдэр гэдэг их том айл гэр өрх гэр бүлийн үүдэг хаалгыг нээж орсон. Пелонко цэнэгдэн, фокса тавина, тарскватра хийн, дараа нь цэнгээ авна, хураан, камерын ажиллагаа бүх юмыг манайх хийдэг. Зам тийш, кран бүгдийг биднээс ажилладаг гэсэн. Энэ цехэд орж ирээд яг одоо тэр Ирэнцэн гэдэг багшийнхаа одоо шавь нь болоод энэ хүн болоод ирээсээ Монгол кино үлдэр оператив техникийн цэгт оптик инженер гэж одоо энэ дурангийн голсон инженер хүн. Тэр үед намайг ажилд ороход Ахмад буурлууд, Цөлтмэн Төрмөнгой, Санжил Авсан Намжилгой, Ламжуй Найдангой, Үлзий хотын Чойчсрангой гэдэг анхны алтан үеийн тэр буурлуудын сургаал ажил хичээмгүй занчнаас оролцож эхэлсэнтэй. Техникийн талын бүх юмыг ойлгож тэр зохиол дотроос уншиж ойлгож тэрийг тавина гэдэг бол бидний үнэхээр том ач гавьяа байсан. Тэрийг зааж сургадаг байсан хүн Ирэнцэн инженер, Сурмаажав инженер хоёр байсан. Ирэнцэн дарга бол олон жил Монгол кино үйлдвэрийн түүхийг бичлсэн хүний бас нэг. Түүнээс гадна одоо тэр үед яг 72-3-аас 76 он хүртэлх хугацаанд бас лабораторийн өргөтгөл явуулж байсан учраас Ирэнцэн тэр лабораторийн өргөтгөлөд очиж арднаа магсар нартай тэр Орос мэрэгчлэнгүүдтэй хамтарч машин техникийг угсрах ажлыг бол амжилттай хийж гүйцэтгэж байсан юм. Хоёрдугаар өргөтгөлийн лабораторийн цехын тоног төхөөрөмжийг одоо угсрах үе эхлэхдээ намайг одоо тэнд томилт дээр очиулсан. Би ч гэсэн бас өөрөө хүсэлтэй байж ер нь тэнд очиул яасан гэж бодоод ингээ очсон л да. За ингээд бол лабораторийн хоёр давхар байшин доторх одоо угаах машин байна, буулгах машин байна, мөнгө ялгах машин байна. За лабораторийн доторх бас одоо шалган турших лаборатори гэдэг маш нарийн тоног төхөөрөмжтэй ийм одоо зүйлүүдийг бол зөвлөлтийн мэрэгжилтэн манай Монгол одоо залуучуудын хүчээр тэгээ бид бүгдвэл тэрийг одоо бүгдийг монтажлаад, суурлуулад тохируулах хийгээд тэгээ хамгийн сүүлд бол одоо ажил бэлэн болгоод ингээд лабораторийн цехээ бол 1972 онд хүлээлгэж өгч байсан. За хоёрдугаар өргөтгөлийг хийсний дараа бол боловсон хүчнийг бэлдэх тийм ажил гарсан. Өөрөөр нь дандаа залуучуудыг бас шалгаж аваад тэгээ одоо сонсогчоор байгаад тэнд багшилдаг байлаа. Би багшилж ясан, төмөр тогтох багшилж ясан, ган төмөр багшилж ясан, урлмаа багшилж. Тэгээд 20-од одоо залуучуудыг янз бүрийн мэрэгчид бэлдсэн. Туслах оператор гэдэг цехэд орж ажиллахад Ирэнцэн гэдэг шинэ инженер намайг гардаж авч тэр хүнд надад болол операторын техник хүн бол ямар хүн байх ёстой вэ? Техник гэдэг юмыг анхны А усгийг зааж кино камерын байдаг, дурны байдаг. Энэ оператор техникийн цехээс би анхны гараа гарсан ол багталтай. За намайг очиход бол их сонио хэн гэж Ирэнцэн гэдэг инженер. Хөө нямбай чигтэй. Тэгэл тэр хүн чинь намайг чинээсэл бүх юм дээр ингээл гаруйгаа зааж сургасны буянгаар би Оросын холбооны сургуульд бол анхны шалгалтаа амжилттай давж ясан тэр түүхтэй. Ингээд би Монголын кинонд 12 жил өнгөрөхдөө намайг анх ажилд оруулсан бол Монголын киноны ууган усан дүнхүрга миний гараас хөтлөөд болсон хүчин шагдаргаа дээр авчираад өгөөдөө шагдаргаа намайг тэр үед нөгөө кинодод орж явт
дүнхэр байсан. За энэ урт насан гэж энэ Монголыг агуу хүн байна. Энэ хүний эсэлчэд салж болдгоо шүү. Тэгээ би ярьслаа энэ хүн чиний багш шүү гэж. За ингээд Эрдэнэсэн багш бол биднэрт одоо их зүйлийг сургасан. Тэр аппарат техниктэй харьцах, задлах, засварлах, ажилуулах, цэнэглэх одоо бүхэл юмыг биднэрт одоо гардан зааж байсан юм инженер хүн байгаамаа. Манай оператор техникийн цагч 10 дахь хүнтэй. Тэгээ Эрдэнэсэн инженер гол ачааг нь өрнө. Их нямба хүндээ. Энэ юм зэгцэгчтэй ч дээ. Би боддог тэр инженер үнэ бурхан ухаан гэж. Манай Эрдэнэсэн инженер бол бас нэлээд нарийн мэрэгжилтэй ажилтай их нямба сайн босод залуучуудаа сургахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан. Манай оператор цехийн цех гэж манай цех дараа лодой дундгийн лодой инженер толгойн Эрдэнэсэн ихтэй авид гэж энэ сайхан хөрчүүл тэр хэдэл бидэнд юм зааж үзээсэл төрсөн. Операторын тэр цехээс гэхтэл миний л мэдхээр яг 13 оператор байдаг. Эрдэнэсэн гэдэг хүн, лодой гэдэг хүний гар дээрс гарсан. Одоо Монголын кинонд бүгдөө өөр ингэсэн аястай. Тэрний тэр байн гэдэг өөр ингэсэн нэрлэлийнхээ өөр ингэсэн аястай тийм сайхан болцоод тэр дунд бидэд өсөж төрсөн болцоод. Эхлээд тэр хальсыг гаднаас худалдаж аваад тэр хальсан дээр проб хийгээд тэр жүжигчин тоглуулахын тулд бас проб хийгээд энэ жүжигчний дүр төрх нь таарах уу? Энэ хүн энэ үгийг хэлэхдээ ямар дүр төрхтэй байх уу? Тэгээд тэр нь хальсан дээр буухдаа ямар гэрэлтэй байх ёстой? Энд нь гэрэл байх ёстой, хойноос нь контур байх ёстой, доороос нь гэрэл байх уу, өөдөөс байх уу, хавтгай гэрэл байх уу, тэ? Тэр бүх химийг бид л зохицуулж хийдэг байсан. Гвишн курс өгчөд юуны 75 он. Юуны курс үү? Одоо юуны канал дээр хажуу мэрэгжлийн одоо юуны мэрэгчин бэлдэх одоо юу гэдэг нь техник инженерийн тим бэлдэх тим курс биш. Тэд бид нар сураад тэр ачаар нэг оператор цехийн чигээс хуваарлагдаад тэгэл энэ ч багш одоо авидгаа гэж мундагчуудын одоо бид нар сугараад хажууд нь тэр бүгдээс маш их юм сураад тэгэхээр тэр баянгад үдээс ирэхтэл бид нар кино урлагтаа тийм оператор юм дээр явж байгаа л тийм. Жамбалжун заяат гэж тийм сайхан залуу бас сүүл оператор болсон зургийн оператор. Ваачгийн зэсэн ч гэж бас л даварторд байсан. Сүүлд бас лосол зургийн оператор нэгэн сайн оператор болсон Мандгайс Цангатхан Чингис хаан гэх зэргийн кинонууд бүгдөөнд нь ослон зургийн оператор хийжсэн. Бүх тэр Монголын алдартай улсуудын аппаратын хажуу зогсоод аппаратын тэмдэглэсээ гадна эрг волтноос сүлээд хөлнийх нь нэг зэрэг волтыг хөтөл бид нар янзлдаг байсан шүү дээ. Хөлийг одоо ингээд угаа цэвэрлэх чинь бас технологитой шүү дээ. Тэр удаа бид нар бото аппарат задлж үздэг байсан шүү дээ. Эсвэнээс сүлээл одоо энэ канамон очив тэр хөтөл чинь тэр үчин бото аппаратыг зөргөвчин диапрагм нь яаж чаддаг гэдэг одоо хүнээрээ мэслэж авч гар тавьчаад гэрэл үздэг нөгөө хөшгч нь шүү дээ. Яг битээр нь одоо хүнээр бол яг амьдаар нь гэж зааж байгаа байхгүй юу. Тэгвэл энэ конус байна, Airflex байна, BL35 байна, NES байна, тэгэл Mir4 байна гэж чинь яад чингэх үү, хурдны яадаг компьютер юунаас олж гасдаг гэдэг тийм чинь бүр яг л тэр өөрөө анх би боддог тэр Ленинград инженер болтой яаж заасан тэрийг үдэр мах цусаараа яг биеэр ойлгуулж гисэн. Тийм учраас 90 модод их барилж явдаг. За үеийг төгссөн одоо нэртэй оператор одоо ажиллаж байгаа цагаа байна. Лавдорж байна. За сургууль яваагүй ч гэсэн өөрснөө одоо оператор болоод операторын ажил хийж байгаа. Бухаа байна. Сухарсан байна. Баттамөр байна. За Чулуунбаатар гэдэг нэг залуу байгаа. Гэх мэтлэн эднүс бол одоо өөр салбарт кино оператор хийгээд ингээд одоо нэрсэртэй явнаа. Монгол кино нэгтгэж 3 жил даргын хийсэн. Өөрөө байсан. Та одоо суслахад юу центэрж байсан гэдэг.
Монголын урлаг соёл нэгэн цагт уналтанд орж улсын маань нэрийн хуудас болж байсан кино урлагийг хайхархан болсон тэр жилүүдэд Эренцэн инженер Монгол кино үйлдвэрийн гал уламтыг сахин үлдэж хамт олон удирдаж эдийн засгийн амаргүй нөхцөл байдлыг даван туулж байсныг мартахын аргагүй. Одоо инженерүүд нүднийг заа сургаад тусад нь цех байгуулад тусад нь сургаж бэлдэж сургууль номын зааж тийм ээ бэлдэж өгөөл тэгэл тэрний үеийн маань төгссөн улсууд өнөөдөр ийм агуу уран бүтээлчид кино телевизэн байгууллагад амжилттай ажиллаад одоо эх орныхоо энэ түүх шаштрыг бүтээлчж яваа ийм агуу улсууд болсон явдалд би их баяртай байна. За одоо энэ бидний харж байгаа энэ байшинд би одоо 10 жил төгсөөд хүүхдэрээ одоо энэ цэхэд Эренцэн багшийн гарын шав болж ирж ирсэн үе. Таны өөрөө ч одоо энэ талаар Тэ хоёр жижигхэн цонхтой миний өөрөө тэр цаацх нь манай техникчид мастер суудаг. Жинхэнэ оператор техникийн цэг бүлэнд байлаа. Кино урлагийг бол хоёр багантай гэдгийг нэг баг нь бол уран бүтээл нөгөө баг нь бол техник жихэмдог гэдэг юм аа. Тэгэхээр техник жихэмдог нь хэрвээ доголдох юм бол кино урлаг бол сөхөрч ундаг ийм хүчиртэй зүйл. Ер нь энд ажилласан инженерийн ажилчид бол ирээдүйн Монголын кино үйлдвэрийн техникийн инженер техникийн шилдэг уран бүтээлчид шилдэг операторуудыг бэлдэж өгдөг ийм уурхайн байсан гэж хэлэхэд би бол хэрэгцэхгүй байна. Тэгэхээр уран бүтээлчид бид бас яг тантай адилхан сэтгэл нэг байдаг. Бидний ард талыг хариуцаж, бидний найдвартай техникээр хангаж байсан ийм одоо инженер техникчид яахаарахгүй та нар. Та наргүйгээр энэ Монголын одоо сайхан кино, дуугүй киноноос дуутай кино, өнгөтэйгөөс өнгөгүй кино. Манай өвгөнжийг нөгөө будагтай кино гэж ярьдаг байсан шүү дээ. Тэр будагтай кино. За тэгээд тэр тусмаа сүүлд нь одоо бүр өргөн дэлгэцсэн кино. Дэлхийн одоо кино наадмуудын хэмжээнд гаргах тийм чадaltaй одоо техникүүдийг бэлдээсэн учраас би та нарт баярлалаа гэж хэлье. Эгэл жирэмхүү Эренцэн Улаанбаатар хотын дунд сургуулийн төгсөөд Зөвлөлт холбоот улсын Ленинград хотноос суралцж кино инженерийн дээд сургуулийг кино инженерийн мэрэгжилээр онцод үнэтэй төгсөж ирээд Монгол кино үйлдвэрийг их айлын хамт олонтой ажил амьдралан холбосноос хойш хагас 100 жилийн хугацааг өнгөрөөж байна. Оператор техникийн цехийнхэн гэдэг энэ л Нямбай Чамбай бас ажилсан хүмүүсийн сэтгэл зүтгэлээр Монголын үндэсний кино урлаг үүсэн хөгжиж ирсэн нэгэн түүхийг өгүүлж байгаа нь энэ үлээ. Эренцэн инженер үргэлж манай киноныхан миний цехийнхэн хамт олонний маань бүтээл гэж өнгөрөн одсон их амжилт бүтээлийн он цагийг дурсан суудаг юм.